бүх осуудаа гэгээ Валентины баярын өдрийн мэндийг хүргэе. Та бүхний баяртаа зориулан миний зүгээс 2011 оны хайр дурлал төрлийн The Lowest Valentine киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Кино үзэх агшныг илүү чанартай, илүү зөв сонголтоор баяжуулна. Месси. BBQ Chicken зөвгийн балтай жихэрлэг гэсэн 3 төрлийн амттай Месси Боданы жигнэмэг. Кино үзэж байхдаа идэхэд тохиромжтой энэхүү снэк нь театрын орчинд байгаа мэдрэмжийг бүрдүүлж таны амралтын мөчийг илүү таатай болгоно. Месси Боданы жигнэмэг нь 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар бэлтгэгдсэн премиум ангиллын эрүүл снэк юм а. Төмсний чипснээс өөр хөнгөн бөгөөд тэнцвэртэй амттай, шаржгансан өвөрмөц бүтцэн кино үзэх үед тухтай цэвэр мэдрэмжийг танд төрүүлнэ. Тэр тусмаа кино товчлол үзэхдээ Мессиг заавал бэлдээрэй. Учир нь жигнэмэг дуусахтал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. Каролайн үснэ бууралтаж нас өндөр гарсан ч гэлээ жил бүрийн Валентины өдрөөр ганган хуцслаж тансаг бодолд хийлгэн гал тэрэгний буудал дээр ирдэг. Учир нь түүний нөхөр явхдаа Каролайнд Валентины өдөр заавал эргэж ирнэ гэж амлажээ. Тэр цагаас хойш одоо 65 жил өнгөрсөн ч тэрээр нөхрийнхөө барааг нь ч олж хараагүй байгаа юм. Гэсэн ч түүний чин сэтгэлийн гүн гүнзгий хайр цаг хугацааны уртад үгүй болоогүй. Жилээс жилд Каролайн өнөөхөл гарцсан дээрээ очиод өдөр шөнөгүй хайртай хүнээ эргэн ирэхийг нь хүлээдэг. Каролайн хөл хөдөлгөөн ихтэй хүмүүсийн дундаас эргэн уулцсан хосуудыг харах бүртээ хөнгөн гүнэгт автана. Тэрээр бодолдоо нөхөр нь эргэж ирээд өөрийг нь чанга гихчин жаргалтайгаар тэрч буй мөчийг төсөөлдөг. Гэвч хүлээлт хүсэл тэмүүлэл нь түүнийг төгсгөлгүй мэт уйтгар гүнэгт автуулна. 65 жил хүлээх хугацаанд түүний залуухан сэтгэл татам байдал одоо буурал үстэй нэгэн болон өөрчлөгдөжээ. Гэхдээ цаг хугацаа түүнээс залуу насыг нь булаан авсан ч хайр сэтгэлийн тууштай байдлыг нь булааж авч чадаагүй юм. Каролайн галт тэрэгний зогсоолд байх нөхрөө гаргаж өгч байх үедээ санамсаргүй даруулсан зураг харахтаа яг л хайрын думбаж байсан залуу үеих шиг инээмсэглэл түүний царайнд тодорно. Энэ инээмсэглэл түүний чин сэтгэлийг илтгэх боловч хоромхон зургийн хугацааны дараа инээмсэглэл нь үгүй болж бодит байдал түүнд уйтгар гүнгийг мэдрвлэв. Үүнтэй зэрэгцэн түүний нөхөр нээлттэйгээ анх уулзсан үе нь бодогдоно. 65 жилийн өмнө. Тэд олон хүнтэй галт тэрэгний буудал дээр анх уулзаж нэг нэгний хараад л анхны харцаар бие биедээ дурлав. Улмаар өдөр хоног цаг мөч бүрийг хамтдаа өнгөрүүлж аз жаргалыг мэдэрсээр эцэст нь тэд хурмаа хийлээ. Тэд байшин худалдан авч балсараа тэмдэглэж аз жаргал үргэлжилсээр байсан ч нэг өдөр нээлд фронтын шугам руу явах тушаал ирнэ. Дайны хүнд хэцүү үед ийм нөхцөл байдалтай тулгарх нь ердийн л зүйл мэт байв. Гэсэн ч дөнгөж гэрэлсэн Каролайны хувьд энэхүү гинтийн тушаал нь зүрхийг нь зүсэх мэт боллоо. Тэд хүлээлгийн танхимд тэрвэрлдэж Нейл эхнэрийнхээ духан дээр зөөлөн үнсэн. Дараа нь тэрээр бие давхар эхнэрийнхээ хэвлийг нь илж өөрийгөө буруутгах гэмших мэдрэмж төрөв. Нейл хүүхдээ төрөхт нь өөрийн нүдээр харж чадахгүй гэдгээ, чухал цаг үед эхнэрийнхээ хажууд байж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Улмаар Нейл Каролайнд эх жилийн Валентины өдөр эхнэр хүүхэд дээрээ заавал эргэж ирнэ гэж амлана. Каролайн нөхрийнхөө гарыг зөөлөн илж гунигтай байхад удалгүй тэдний салах мөч болсныг сануулах мэт галт тэрэг ойртож буй дуу сонсогдов. Каролайн сэтгэл хөдлөлөө барьж Нейлийг зогсоол дээр хүргэж өглөө. Уйтар гунигт автсан Каролайны нүдийг өөрийн эрэхгүй нулимс бүрхэн. Нейл эргэж ирнэ гэдгээ дахин хэлж эцэст нь тэд тэрвэрлдэн үнсэлцэн. Энэ үед зорчигчдыг суухыг яаруулснаар Нейл Каролайнаас салж ядан хүссэн хүсээгүй галт тэргэндээ сув. Галт тэрэг удаанаар хөдлөхөд Каролайн нөхөртөө нямбагигчин бэлдсэн Валентины баярын ил загтлаа өгөхөө мартснаа гэнэт саналаа. Тэрээр удаанаар хөдлөх галт тэрэгний араас гүйж Нейлийн нэрийг тасралтгүй дуудсаар. Азар Нейл түүний дуудахыг сонсоод цонхоор зухихад Каролайн түүнд ил загтлаа өгч амжина. Хэдийгээр энэ нь байдаг л нэг энгийн ил загтал боловч Нейлийн хувьд дайны хүнд хэцүү цаг үед сэтгэлийг нь хамгийн ихээр тайвшруулах хүчтэй зүйл билээ. Ийхүү Нейл харагтгаа болоход Каролайны зүрх эц төгсгөлгүй уй гашууд автав. Тэрээр дахиад ганцхан ч удаа болов Нейлийг харахыг хүссэн ч
галт тэрэг хурдан аван хажуугаар нь урагшилсаар. Каролайны итгэл найдвар үгүй болоход галт тэрэгний араас танил хоол сонсогдоно. Нейл галт тэрэгний арын хэсэгт ирчихсэн байх ба тэд нэг нэгнтэйгээ баяр гунигтайгаар салах ёс хийлээ. Каролайны хувьд эх жилийн Валентины баяр хол мэт санагдаж байгаа ч үнэн дээр түүнийг ямар ирээдүй хүлээж байгааг тэр мэдэхгүй. Нейл явсан мөчөөс эхлэн тэр удаан хугацаанд ганцаардаж түүнийг хүлээсээр. Шөнө болох нь Каролайны хувьд хамгийн хэцүү цаг үе. Түүний нойр нь хулжиж, хажууд нь унтдаг байсан Нейлийн хоосон орон зайг гараараа илж, цаг минут тутам түүнийг сансаар. Эцэст нь Каролайн үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэлийн мэдрэмжээ тайвшруулахын тулд Нейлд өдөр бүр 2 захиа бичихээр шийднэ. Нэг захианд нь өдөр тутмынхаа амьдралын талаар болон хүүхдэд хүлээх хүлээлтийнхээ талаар бичих бол нөгөө захиандаа өөрийнхөө эмзэг сул дорой байдлыг дурдлаггүй нөхрөө эсэн мэнд эргэж ирэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа бичнэ. Тэгэд захиагаа шуудангийн харьцагт хийхээ өмнө хайраа илэрхийлж бас эргөө уулзахын бэлэг тэмдэг болгон дугтууг үнсэж уруулынхаа хээг үлдээв. Гэсэн ч дайны үеийн загтлууд эзэндээ тэмч хурдан шуурхай хүрэхгүй тул хэдэн 7 хоногийн хугацаа Каролайнд хязгааргүй хүлээлт мэт санагдана. Эцэст нь Нейлийн захиа түүний гарт ирлээ. Тэрээр их нэртэйгээ хамт хүүхдээ төрж явах үед хажууд нь байж чадахгүй гэдгээ мэдж байсан болохоор үнэхээр хэцүү байгаагаа илэрхийлжээ. Гэсэн ч Нейл их нэртэй төрөөгүй хүүхэдтэй хайртайгаа төрхийг нь дэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж силбэр онгоц болон ингэрийн тэмдэг захианыхаа хамтаар илгээсэн байв. Тэрээр өөрийн гараар хийсэн силбэр онгоцны заагвар нь түүний гэр бүлээ гэсэн хүсэл мөрөөдөл, хайр, амлалтыг тээж хүүхдийн ертөнц рүү нисэн очиж тэдний хооронд өөрмөц холбоо тогтооно гэж бэлгшээжээ. Гэвч түүнээс хойш Каролайнд хэдэн сарын турш Нейлээс загтал ирээгүй тул түүний зүрх сэтгэл санаа зовлтод төгшүүрээр дүүрнэ. Нэг өдөр шуудан зөөгч баргар царайлан хөршийнхэн үүдэнд зогсоход Каролайны зүрх бараг л амаараа гарах дөхөв. Дараа нь хөршин шуудан зөөгчийн өгсөн цахилгаан мэдээг хүлээж аваад зүрх нь шимшрэн уйлж байхыг хараад Каролайны зүрх нь хутгаар зүсгдсэн мэт шархаллаа. Хэрвээ тэр өөрөө ийм мэдээг хүлээж авбал гинтийн амьсгалтай зохилтыг хэрхэн даван туулахаа төсөөлж чадсангүй. Тэр шин Каролайн Нейлийн төлөө маш ихээр санаан зовж байхад төрхийн өвдөлт нь гинэт өгснөөр намгүн байдлыг эвдэнэ. Хүүхэд төрөх цаг болсныг Каролайн ойлгож тэрээр хамаатан садан найз нөхдийнхөө тусламжтайгаар эсэн мэнд амарж яв. Хүүхэд нь төрснөөр түүний уйтгар гунигтай бүрхэх сэтгэлд тод тусах гэрэл нь боллоо. Дараагийн өдрүүдэд Каролайн хүүхдээ асарч хүүхдийнхээ өсөлт боожлтын бүхэл мөчийг Нейлд загтлаар хуваалцсан. Удаан хугацааны хүлээлтийнхээ дараа Каролайн радиогоор эцэст нь дайн дуусгаж байгаа тухай мэдээ сонсов. Уг сайн мэдээг сонсоод түүний нүдэнд баярын нулимс цэглэгнэлээ. Улмаар Каролайн нөхөр нь эргэн ирж гэр бүл бүтэн болж байгаагаар төсөөлж хүүхэдтэйгээ ярина. Гэтэл Каролайн удаан хүлээсэн мөчөө төсөөлөн баяр хөөртэй байх үед шуудан зөөгч дугуйгаа жийж ядан түүн рүү дөхөж байв. Түүнийг хараад Каролайны зүрх нь савлж муу совин татлаа. Тэрээр жижигсэн гараараа тогтоог авч сэтгэл нь дүгшсэн байдалтай нээн. Түүний уншсан үйлбэр зүрхийг нь жадаар нэвтэ сүлбэх шиг л боллоо. Учир нь Нейлийн онгоц даалгавартай яваад буцаж ирээгүй тул армийнхан түүнийг сургаггүй алга болсон гэх ангиллалд оруулжээ. Каролайн хүүхдээ чанга тавираад нүдэнд нь нулимс цэглэгнэж байсан ч зүрх сэтгэлдээ Нейл үхээгүй гэдэгт бата итгэсээр. Түүнээс хойш Каролайны амьдралыг манан бүрхсэн мэт боллоо. Хэдий тийм ч гэлээ тэрээр шантарч бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр энгийн хүмүүсээс илүү дэсвэр дэвчээр тууштай байдлыг гаргаж 65 жил үргэлжилсэн хүлээлтийг эхлүүлсэн юм. Жил бүрийн Валентины баяраар цаг агарын байдал, биеийн байдал нь ямар байгаагаас үл хамаарч Каролайн ганган гихчин хувцлаад нүрээ будаад галт тэрэгний буудалд ирдэг боллоо. Каролайн нөхөр нь эргэн ирэхэд хамгийн үдсгэлэнтэй дөрхөрөө ухтан аавна гэж бодно. 65 жилийн хүлээлт Каролайныг буурал өстэй настай эмэгтэй болгосон ч түүний нүдэнд итгэл найдварын гал ассаар. Энэ итгэл найдвар нь түүний эргэн тойрны бүх хүмүүст гүн гүнзгий нөлөөлсөн юм. Түүний харийн түүхийг сонссон өртөөний дарга хүртэл Каролайныг чин сэтгэлээсээ хүндлэнэ. Гэхдээ гашуун үнэн гэвэл цаг хугацаа хэнийгч өрөвдөхгүй.
Каролайны бие өдрөөс өдөрт сул дорой болж үүнийг нь гэр бүлийнхэн нь нүдэрээ харж зүрх сэтгэлдээ гунигалсаар. Хүн бүр Каролайн амьсгал хураахаас өмнө түүний хүлээлтэн дуусаж харамсах зүйлгүй байгаасаа гэж найдсаар. Тиймээс Каролайны ач хүү Лукас эмээдээ өвөөгийнхөө байршлыг аль болох хурдан олоход нь туслахын тулд хэвлэл мэдээллийг ашиглан энэ асуудлыг олон нийтэд мэдээлэхээр шийдэж телевизийн сувагт хандана. Улмаар телевизийн мэдээгээр энэ талаар цацснаар маш олон үзэгчдийн анхаарлыг татав. Тиймээс телевизийн захирал энэ түүх маш чухал гэдгийг ойлгож туршлагатай сурвалжлагч Сьюзаныг Каролайнтай ярилцлага хийлгэхээр нэн даруй явууллаа. Инфо өгөөд орч алцгал та. Месси шин мэдрэмж. Сурвалжлагч Сьюзан урам зоригтойгоор Каролайны хаалгыг нь тогшино. Сьюзан Каролайнд өөрийгөө хэн болохыг хэлэхэд Каролайн ярилцлага өгөхөөс татгалцахаар шийдэв. Учир нь тэрээр хайр дурлалд сүрлэг тайз олон нийтийн алга дашилт хэрэггүй гэж үзнэ. Тиймээс Каролайн өөрийн цэвэр ариун хайраа өөрийнхөөрөө хамгаалсаар байхыг хүслээ. Сьюзан явах гэсэн ч сонирхлыг нь энэ хайрын түүх маш ихээр татаж ажлын онцлогч түүнийг гар хоосон буцахад хүргэсэнгүй. Тиймээс тэр дахиад хаалгыг нь догшиж дотгошоо ороод Сьюзаны харц Каролайны зургууд дээр шууд тусав. Эдгээр дурсамжтай зурагнууд Каролайны залуу наснаас эхлээд өдөл нас хүртэлх бүхэл цаг хугацааг эмэгтгсэн баримтат кино шиг л байлаа. Түүний удаан үргэлжилсэн хүлээлт хайр дурлал үнэн болохыг батлах нотлого мэт. Эдгээр зургнуудыг үзэж байхдаа Сьюзан тэдний хайрын түүхэнд бүрч илүүтэйгээр автав. Сьюзан эдгээр зургнуудын ард яригдаагүй маш их түүх байгаа гэдгийг мэдэж байлаа. Гэсэн ч Сьюзан түүний сэтгэлийн шархыг дахин сэтрээхгүй гэхээс эмээн. Мөн Сьюзан энэ түүхийн төгсгөл нь Каролайныг зөхрөлийн ангал руу түлхэхгүй гэхээс бүрч ихээр эмээж байлаа. Тиймээс Сьюзан сайтар бодсны эцэст Каролайнтай хийх ярилцлага түр зогсоохоор шийднэ. Энэ үед Каролайн ач хүү Лукас руугаа залгаж яагаад найз бүсгүйтэйгээ хамт гэрт нь ирэхгүй байгааг асуув. Түүний яриг сонсоод Сьюзан Лукасын нөхцөл байдал таагүй байгааг ойлгон Каролайнд энэ сэдвийг хөнтгөө бойл гэж гараараа дохио өгсөн ч Каролайн түүний дохио ямар учиртай болохыг ойлгохгүй байгаа бололтой. Лукас Сьюзаны мэдээний талаар сонсоод яаран ирээд Сьюзанаас мэдээг хэрхэн яаж хийх гэж байгааг нь асуухад Сьюзан шууд л ярианы сэдвийг өөрчлөнө. Энэ үед Каролайн байшингийнхаа гадна тарьсан сарнайг дээр үед нөхөртөөгөө хамт тарьсан гэдгийг хэлв. Дараа нь эмээ нь асуугаад байгаа тул Сьюзан Лукас хоёр хосууд мэтэ дүр эсгэн Каролайнтай хамт цагийг өнгөрүүлсээр. Энэ үед Сьюзан Каролайн зүрх сэтгэлдээ төгсгөлгүй хүлээлт уйтгар гунгийг тээдэгч гэлээ. Энгийн өдөр тутмын амьдралдаа үргэлжийн онцгой эрч хүчтэй нэгэн байдаг болохыг анзаарна. Учир нь тэрээр ингэж эрч хүчтэй байдлаа хадгалж байж л нөхрөө эргэн ирэхэд галт тэрэгний буудал дээр хүлээсээр байж чадах юм. Цаг хугацаа өнгөрөх тусам Каролайн Сьюзаныг ач хүүгийнхээ найз бүсгүй нь биш гэдгийг анзаарна. Гэсэн ч тэдний хооронд онцгой холбоо үүсэж байгааг ч бас анзаарч байлаа. Тиймээс хоёр залуусыг хооронд нь холбохын тулд Каролайн Сьюзанд ярилцлага өгөхөөр уриав. Ярилцлага авах өдөр Каролайн Сьюзанд сэтгэлээ нээж нээлттэй хэрхэн танилцсаж хэрхэн дурлсан тухайга ярина. Тэгэд Каролайн дайны үед хүмүүс нэг зүйлийг сурсан нь цагийг дэми үрэх хэрэггүй, хайраас зогтаах хэрэггүй гэж хэлв. Ярилцлага дуусахын өмнө Каролайн өрөөндөө очиж амрахыг хүснэ. Магадгүй түүний нас нь өндөр болсон эсвэл дурсамжууд нь түүний сэтгэлийг хөдлөгсөн байх. Каролайн гэрлүүгөө орохдоо хөл алдаж шатан дээрээ унлаа. Каролайн цаг алдалгүй эмнэлэгт хүрэгдэж эмч нарийн шинжилгээ хийсний дараа түүний биеийн байдал нь сайн байгаа гэсэн хариу гарав. Энэ үед настай эмэгтэй эрүүл мэндийн талаараа санаа зовсон телевизийн захирал шаардлагагүй асуудалд орохоос зайлсхийн нэвтрүүлгийг цуцлахаар шийднэ. Сьюзан үнд нь ундууцаж Каролайн эдгэрсний дараа энэ нэвтрүүлгээ үргэлжлүүлэх саналыг захиралдаа тавилаа.
Гэвч захирал нь түүний саналыг хүлээж авсангүй. Сьюзеныг конгрессийн гишүүнтэй ярилцлага хийлгэх гэхээр өөр хот руу илгээнэ. Аз болоход энэ шийдвэр нь гинтийн байдлаар шинэ эргэлтийг авчирав. Конгрессийн гишүүнтэй хийсэн ярилцлагын дараа Сьюзен түүнд Каролайн болон түүний нөхрийн сэтгэл хөдлөм хайрын түүхийг зориг гарган ярьж өглөө. Конгрессийн гишүүн сонссон түүхэндээ сэтгэл нь маш ихээр хөдөлж, Каролайн нөхрөө хайж угаа нь түүний анхаарлыг ихэд татна. Ингээд олон хэлтсүүдийн хамтын ажиллагааны үр дүнд тэд чухал сэжрүүдийг амжилттай олов. Олж авсан хаягныхаа дагуу Сьюзен тухайн үед нээлттэй мөр зэрэгцэн тулдаж байсан зэвсэг нэгт Ахмад дайчны гэрт ирлээ. Харамсалтай нь Ахмад дайчин сарын өмнө таал төгссөн байх бөгөөд одоо энд амьдарч буй цорын ганц хүн нь түүний хүү байв. Улмаар дайчны хүү аавынхаа үлдээсэн дурсгалуудыг гаргаж ирээд Сьюзенд өгнө. Сьюзен хаасайгүй цуглуулсан эдгэр хэсэгчилсэн сэжвэрүүдэд тулгуурлаж саад бэрхшээл сорилтоор дүүрэн эрэл хайгуулын аялалд гарлаа. Цуцшгүй хүчин чармаалтынхаа ачаар Сьюзен үннийг мэддэг өөр нэг Ахмад дайчин Моронгийг олов. Энэхүү гинтийн мэдээг сонсоод Каролайны зүрх нь догдлолоор дүүрнэ. Сьюзний нэвтрүүлгийн явцад Каролайн Моронг хоёр маш их хүлээлтийн дараа видео дуудлага хийлээ. Видео дуудлага холбогдоход Каролайн асар удаан хугацааны хүлээлтэд барьж дийлэлгүй нөхөр Нейл нь хаана байгааг асуув. Тухайн үед нэгэн даалгаврын үеэр Нейл хамтрагчтайгаа жолоодож явсан сөнөгч онгоц дайсны дайралтад өртөж эцэст нь өргөн уудам ширэнгэн ой руу осолцсон нь тодорхой болно. Тус нутгийн цэргүүдийн тусламжтайгаар тэд гайхамшигтайгаар амьд үлджээ. Тэдгээр хүнд хэцүү өдрүүдэд Нейл Каролайны илгээсэн зурагны ачаар урам зоригтой байж тууштай хүчтэй байж чадсан байна. Харамсалтай нь хувь тавилан түүнд зөөлөн хандсангүй. Тэд зогтох үедээ дайснуудын отолтонд оржээ. Нейл хамтрагчтайгаа гэм зэмгүй хүүхдийг хамгаалахын тулд дайсантайгаа ширүүн байлдж байх үед Нейл эргэлзэлгүйгээр хүүг хамгаалж дайсны бууцсан сумыг өөрийн биеэр хаасан байна. Үүний дараа Нейл шархаа дэвчиж хамтрагчаасаа хүүхдийг аюултай бүсээс гаргахыг хүсээд амьсгал хураажээ. Нейлийн амьдралын сүүлчийн мөчөд Каролайны дүр төрх бодогдож явхдаа түүнд өгсөн амлалтаа санссаар. Харамсалтай Нейл одоо амлалтандаа хүрч чадахгүй боллоо. Тэр их нэртэй халуун дулаан тэврэлт, хайрын үнсэлт, амлалт сайхан ирээдүйн өртөө гэдгээ мэдэж байв. Гэсэн ч Нейл мөнхийн харамслаа тээсээр харийн улсад ясаа тавьжээ. Нөхөр нь энэ дэлхий дээр байхгүй болсон тухай мэдээг сонссон Каролайны дотоод ертөнцийн тэр даруй нуран унав. Түүний зүрх сэтгэл урагдах мэт болж нулимс урсхан 65 жилийн турш зүрх сэтгэлдээ тээж явсан итгэл найдвар нь инхүү тасарлаа. Гэвч Каролайны нөхрөө хайрлах хайр болон түүнийгээ өгүүлэх мэдрэмж нь мөнхийн бөгөөд өөрчлөгдөөгүй хэвээр. Тэрээр энэ хайраа зүрх сэтгэлийнхээ гүнд нууж амьдралын төлөө хатуужил тууштай байхыг сонгож цааш урагшилсаар. Нэг өдөр хоёр цэргийн хүн гэрлүү нэрж байгаа харагдана. Тэдний байга байдал нь Каролайнд тухайн үед шуудан зөөгч түн рүү ирж байсан үеийг өөрийн эрэхгүй санагдуулав. Шуудан зөөгчөөс ялгаатай нь тэд хаалгаар орж ирмэгцээ Каролайнд хамгийн дээд хүндэтгэлийг илэрхийлсэн нь байлаа. Сьюзений бэлдсэн телевизийн нэвтрүүлгийн ачаар Каролайны түүх олон тооны телевизийн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж муж улсын анхаарлыг татжээ. Армийнхан хит хитэн наривчилсан мөрдөн байцаалт хийж нотлох баримтаа цуглуулсны дараа Нейлийг оршуулсан байршлыг яг нарийн тогтоосон байна. Үүний зэрэгцээ тэд Нейлтэй хамт оршуулсан хувийн эд зүйлсийг нь олжээ. Тухайн үед байгуулсан Нейлийн баатарлаг үйлсийг харгалзан үзээд засгийн газраас түүнд маш олон дээд одон медалийг олгосон байна. Эдгээр одон медаль нь түүний баатарлаг үйлсийг баталгаажуулаад зогсохгүй, түүний гаргасан золиост үзүүлсэн хүндэтгэл юм. Гэвч Валентины өдөр Каролайн өмнөх жилүүдийн адил нүүр будалтай хийж ганган хувцлаад нүүр дүрэн инэмсэглэж эрч хүчтэйгээр галт тэрэгний буудалтаа ирэв. Тэрээр 66 жилийн турш хүлээсний эцэст хүлээлт нь дуусч хүсэн хүлээсэн мөч нь ирлээ. Харамсалтай нь энэхүү удаан хүлээсэн уулзалт нь тэдний амьдрал үхлээр зааглагдсан салах ёс байсан юм. Хамгийн чухал нь Каролайны нөхрөө хайрлах хайр нь цаг хугацааны урсгалд илэгдээгүй чулуу мэт бат бөх байсан. Эсвэргээрээ эдгээр он жилүүдэд Каролайны хайр улам бүр хүчтэй гүн гүнзгий болж түүний зүрх сэтгэлд мөнхийн гэрэл нь болжээ. Эцэст нь Каролайн Нейлтэй уулзахад
Ахмад дайчид ёслон бусад бүх хүмүүст тэдэнд хүндэтгэл үзүүлснээр кино маань төгсдөг. Цаг хугацаа өхөл биднээс хамаарахгүй ч хэнийг хэр удаан хэрхэн хайрлах нь биднээс хамаарна. Бүх осуудаа аз жаргал эрүүл энхийг хүсье.